За энэ удаагийн бичлэгээр та бүхэнд интернетээс PowerPoint-ийн темплейтийг өнгөө авч ашигладаг темплейтийг хэрхэн хайж олох талаар бас тэгээд нэг сайтаас өнгөө темплейтийг яаж татахыг харуулъя. За интернетийн хайлт хийх хэсгээс ер нь бол хайх зүйлийнхээ талаар 2-3 тулгуур үг бичгээд гараад ирдэг. За PowerPoint-ийн темплейт хайхаар бол template PowerPoint. За энэ хоёр үгийг бичихэд PowerPoint-ийн темплейттэй холбоотой маш олон сайтууд гарч ирдэг. Маш олон сайтуудын холбоос харагдчихээн. За эдгээр нь зарим нь үнэгүй байна. Зарим нь мэдээж үн төлбөртэй сайт байгаа. За одоо энэ дундаас slides.carnival.com гээд энэ сайт руу нэвтрүүлж үзье. Ер нь бол аль сайт руу орсон PowerPoint-ийн темплейтүүдийг ингээ англиад өгсөн байдаг. Одоо англилууд нь энэ дээр байна. All templates гэдгийг дарах юм бол бүх темплейтүүд нь харагдана. Энэ сайтад 187 темплейт байгаа юм байна. За англихийн дагуу хайвал бас илүү хурдан олно. Илүү бүтээлч байх уу, эсвэл бизнес чиглэлээр байх уу, илүү хөгжилтэй слайд хэрэгтэй юу? Илүү албаны слайд хэрэгтэй юу гэх мэт ингээ англилууд нь байж байна. За одоо эндээс илүү creative буюу илүү тийм бүтээлчээр хийсэн слайдуудыг сонгоод оръё. Тэгэхээр энд 47 темплейт байгаа юм байна. За ингээ харж байгаад татаж авах слайдын дээрээ дарна. Татаж авахынхаа өмнө одоо слайдтайгаа танилцах хэрэгтэй. Ингээд доошлуулад за нөгөө темплейт маань энд байж байна. Энэ 29 слайдтай юм байна. Гүйлгээд үзэх юм бол дотроо ийм слайд байгаа юм байна. Татаж авахаар бол даунлаад PowerPoint гэсэн үгэн дээрээ дарчна. За ингээд компьютер руу татагдж байна. slides.carnival.com гэд бас бичвэл энэ сайт гарч ирнэ. Ингэж бичээд орсон ч болно. Эсвэл саяны тулгуур үгээр бичээд хайсан ч гарч ирнэ. За тэгэхээр энд маш олон холбоосууд, маш олон сайтууд харагдаж байна. Эдгээр лөө өөрсдөө одоо орж үзээд судалнаа гэсэн үг. Яаж татаж авдаг юм бэ? Үнэтэй юм уу, үнэгүй юм уу? Бүртгүүлэх хэрэгтэй юм байна уу, хэрэггүй юм байна уу гэх мэтчлэн. За энэ slides.go.com гэж байна. Pre-PowerPoint templates.com гэдэг энд бүр 12,435 дээш юм pre-PowerPoint-ийн темплейтүүд байгаа юм байна. За энэ PowerPoint TV.com гэж байна. Энэ рүү ороод үзье. За мөн л бас л ингээ англилуудтай боловсрал, эрүүл мэнд, creative, business, minimal гэдэг англилуудтай эсвэл all templates гэдэг сонголттой байж байна. Education гэдэг рүү н орж үзье. Education руу н орохоор за энэ сурталчилгаанууд ингээд Stone Free PowerPoint template за энэ рүү энийг татаж аавна гэж бодоод оръё. Иш орохоор за энэ сумдэр дараачийн слайдыг харах боломжтой юм байна. За тэгээ сайн хараарай. Тэгэхгүй бол зарим мэдхгүй сурталчилгаа, буруу сурталчилгаан дээр дараад өөр юм татаад авчих тохиолдол бас байдаг. Даунлоод гэсэн үг л байвал татаад байна гэсэн үг бас биш. Тухайн үг чи яг энэ слайдыг татах, энэ темплейтийг татах даунлодны доор байж байна. Айгуу сайн анзаарч харж агаад энэ слайдыг татаж авахын тулд энэ даунлодыг татах юм байна. За ингээд zip хэлбэрээр орж ирж байна. Үнийг задлаад ашиглаж болно. За ийм нэг сайт байна. За тэгэхээр зөвхөн нэг сайтыг одоо мэдээ зогсохгүйгээр
тулгуур үгийг бичих юм бол үнэтэй холбоотой маш олон сайтууд гарч ирнэ. Тэр за одоо татаж авсан слайда нээж үзье. Энд нэг слайд татсан. Одоо үнийг нээж үзье. За ингээд татсан темплейт маань ингэж харагдтiin. Темплейтээ өөрчилж одоо өөрийнхөө презентацийг бэлтгэхийн тулд enable editing гэсэн үгийг дарна. Энийг даржиж өөрчлөх боломжтой. За дараагийн татсаныгаа харцгаая. Энд zip хэлбэрээр татгцсан үүнийгээ задлж үзье. За задлсан газар маань энд байж байна. Pictures дотроо задлсан. Тэгэхээр эндээс энэ PowerPoint 22165 кВт гэдэгтэй. Энэ нь болохоор нэг PowerPoint-ийн загвар юм байна. За бидний татчих авсан слайд харагдаж байна.